Оройн төргийн үзэгчдээ NBA Talk-ын 33 дугаар та бүхэндээ хүрэхэд бэлэн болсон байна. Ингээд NBA Talk-ийн ерөнхий эвдэгчээр PC Mall та бүх төрлийн цэглэгаан бараг урьдчилан төлөвлөгөөгөө лизингээр худалдаа авах боломжтой. Мөн NBA Talk-ийн ерөнхий эвдэгч илүү тэмүүл Pepsi ажиллаж чадуулах таатай байна. Ингээд студид өнөөдөр бид дөрөв та бүхэндээ NBA Talk-ийг хүрэхээр болсон байна. Тэгээд юун түрүүнд бас хүлгүүд болон баясаахта BCL-ийн тэмцээнүүдэд нь амжилттай оролцсонд баяр хүргэе. Баярлалаа. Тэгээд баясаагаас бас асууя гэж бодсон. Яг баясаахыг өөрийнхөө биеэр нөгөө нэг одоо аялан тоглолтын уур амьсгалыг ер нь ингээ мэдрээд эхэлж байгаа шүү дээ. Нисэж очоод өөр одоо багийн талбай дээр очиж тоглоод. Ер нь яг энэ мэдрэмж ер нь ямар хөөсөн бэ? Мэдээж одоо тасгалжуулагчийн ажил хийгээд энэ замлд бол анхны тохиолдол байна. Тийм учраас сэтгэл бол өндөр байна хувийн хувьд. Аялан тоглолтын талаар гэх юм бол мэдээж ачаал авах нь ойлгомжтой байна. Нилээд бас ядарч бууд юм байна. Гэхдээ тамирчдын нэг зүйл ажигласан тамирчид сэтгэл зүгээрээ ядраагүй гэдэг зүйлийг бодоод тарих би тархийг дагдаг гэдэг шиг өөрсдөө сэтгэлийн хүчтэй байх юм бол тэр ядралтыг бол даваа гарч болд юм байна гэдгийг хардлаа. Тэгээд багийнхаа залуучуудаар маш их бахархаж байгаа. Гэхдээ бидний хийж байгаа ажил дуусаагүй байна. Одоо мэдээж аялан тоглолтоос 3 дэх гэсэн амжилттай ирсэн. Одоо талбай дээр буюу Монголдо саяын 3 тоглосон бага талбай дээр үлээж авдаг байна. Тэгэхээр энэ амжилтаа хамгаалах даалгавартай л байж байна. За. Баясаахта баярлалаа. За тэгээд хэдүүлээ NBA Talk-ийнхоо яриаар орё гэж бодож байна. Мэдээж өмнөх дугаар дээр бол бүсийн хагас гişэ бүсийн тоглолт одоо эхний нэг л тоглолт явсан байсан шүү дээ, тий. Тэгэхээр тэрнээс хойш маш олон тоглолтууд боллоо. Тэгээд хэдүүлээ хамтдаа Denver Nuggets болон OKC багийн эхний тоглолтыг харцгаая. За тэгээд мэдээж энэ цувралд ялах магадлал хамгийн өндөртэй баг нь бол OKC багаар нэрлэгдээд байсан. Одоо тийм нөгөө төрүүлэх магадлал дээр OKC сүүлдээ тэнцээд ирсэн байсан шүү дээ. Бостон тийм. Одоо яг ганцаараа нэг төвчгдээд эхэллээ шүү дээ өнөөдрийн байдлаар. Бостны магадлал жоохон унаад тийм хоёр хүнд байдалд орсон улмаас. Эхний тоглолт ерөн зүгээр OKC өөрсдийнхөө тоглолтоо үзүүлж чадсан уу гэж чадсан. Никола Йокич зогсоогдчихгүй тоглосон уу гэж тоглосон. Вестбрук сайн тоглосон. Гордон сайн тоглолтоо үзүүлсэн. Денвер бол багаараа сайн тоглолтыг гаргаж чадсан. Тэгээ мэдээж ачаалттай байсан ч гэсэн яг нэг тэр 7 тоглолтын ритмээр 7 тоглолтын ритмээр ороод ирсэн юм шиг харагдсан тийм. Ердөө нэг хоног амраал энэ тоглолтод орж ирсэн шүү дээ тийм үү? Бидэд яг өмнөх дугаар дээр Йокичийг 100 бат шиг зогсоох хэмжээний тоглогч OKC-д ер нь байхгүй гэжсэн. Тэрний энэ тоглолтын дээрээс ер нь харагдсан болоо тийм үү? За тэгээд Йокич 4 оноо 22 сар. 22 сар. Болсон. Тэгээд тоглолтыг одоо ингээд 3 дугаар үдээс харж байгаа их ингээд ерөнхийдөө бол оноо илүү даваа баг нь OKC баг бүтэн тоглолтод орж явсан. Тэгээ сүүлийн 10 секунд хүртэл тэгэл илүү OKC л байна. Тэгэхээр тоглолтын төвшөлж явсныг одоо харж байгаа тийм. За мэдээж хоёр MVP-ийн тулаанд Шэгэл залхсан бас өөрийнхөө MVP тоглолтыг үзүүллээ. Westbrook. Энэ тоглолтноос Westbrook-ийг талбайд гарч иж байгаад OKC-ийн фэнүүд бас аюу гоё хүлээж авсан шүү. Caruso-ийн тоглолтод сайн тоглосон тийм. Онцгой сайн байсан тийм. За OKC илүү хിവэрэл байна. 4-р үед 10 оноо илүү гарлаа. Яа, дагцруу тохоорч. Тэгээд флаг хааллаад Шей. тэ болиулсан тийм. Болиулсан тийм. Тэг чэлж авах чадсан шээ хатны үрцэж болиулсан.
За ингээд 4 он зүрхтэй. 1 он. Яа. Жейда бой халтайсан. Сади улмаар алдаа игээд хажуунаас гаргасан тийм үү? Энэ хаалт ер нь ажил авчирчудаа л гэсэн хаалт байсан шүү дээ. Тухайн үед үзэж байхад. За тэгээд Гордоныг жоох яарчлаа гэдэг. Тэгээд энэ дээр бас Карусо арай хурдан бас алдаа гаргасан тий. Шөө жоохон цаг гүйлгэх боломжтой байсан энэ дээр. Гаргангууд нь шууд чадсан. Хадаж нэг зоонд авахгүй. за тэгээд төгсгөл бөмбөгийг бараг чэтэд өгүүлэхээр хамгаалсан баг тийм бүр яг шэйн гарт биш чэтийн гарт өгүүлэхээр Тэгээд хамгаалаад энэ дээр чэт хомгийн яг зүрийн нэг тоглолтын ситуацийг уншааг алдаа гарч байгаа юм да. Тэгээд цаг тоглолтын цаг дуусах чийдэг. Тэгээд тэр тоглолт яг мэд Facebook-ийн оролтын хамгаалах гэсэн. Гэтэ Гордо яг зөв нэг талаараа ингээд нэг талаараа зөв уншиж байгаа яг ингээд харах юм бол зөв уншиж байгаа. Эсвэл багийнхаа 3-аас хамгийн оруулах магадлал багтай тоглолтчин суул байгаа. Тэгээд оролт яг 1 оны 2 оны зүрх байсан болсон. Тэгээд орох замын тагладаг Facebook дамжуулан тэндээс Гордон ихтэй үнэхээр юм уу? Тэгээд Гордон character юм олон байхгүй шүү дээ. олон байхгүй шидэлт бол их цөөхөн. А гэтээ юм хойшлын оноонууд бол олон байдаг шүү дээ. Ийм одоо аз одон гийсэн тоглогч юм уу? Энэ бол гайхалтай гэсэн. гайхалтай Яг плей-оффын сагсан бүл. Аагийн гол ярьсан дээр чсэндээ яг энэ боломжийг Westbrook надад яг гаргаж өгсөн гэдэг юм. Westbrook-ийн тэр хийсэн үйлдэлтэй будагтай талбараа альт ороод тэр тоглогч хамгаалж өөрлөө татаад гаргаж өгж байгаа үйлдэл надад энэ боломжийг гаргаж өгсөн гэдэг хэлсэн байсан. За тэгээд дээрэс нь бас Westbrook бүгж авахын төлөө юу хийх гэсэн байсан шүү дээ. За тэгээд эхний тоглолтыг мэдээж Aaron Gordon-ы одоо цаг дуусч байгаа мөчд хийсэн шийдэл дээр ялт байгуулсан бол хэдүүл бас Aaron Gordon-ы дундалж байгаа статистик бас хэдүүл хамтаа харцгаая. Цувралт ер нь ямар амжилт үзүүлж байна. Плей-офф-ийн 3 дахь одоо лидер гэж хэлж байна тийм ээ. Болчлоо дээ. Болчлоо тийм. Тэгээ MPJ. Уг нь MPJ гэж ярьж ах хэрэгтэй байл. Авч байгаа цалин Карсон ч тийм. За Aaron Gordon плей-оффт 19.3 оноо 6.8 самбар 50.9% давталгаа. Чөлөө шидэлтийг бараг 90%-тэй. За 38.9 минут талбай дээр өнгөрөөж байгаа гэхээр рол тогтогчийн хувьд гэж тооцож үзэх юм бол бүр хангалттайгаас бүр илүү статистик үзүүлж байна. Aaron Gordon өөрөө итгэмээргүй үзүүлдэг байгаа байхгүй. Гордо ер нь нэг 75-аас 80-ийн хооронд хэлбэлцдэг хүн чинь тийм 90 орчим минутаа шиднэ гэдэг чинь. Тийм ээ. Aaron Gordon Орландо Magic багийн лидер хийдэг байсан. Анх NBA-д орж ирээд. За тухайд бол за Aaron Gordon бол баг чирж өөрөө бол явах ямар ч тийм боломжгүй юм байна. Тэ 3 онооны шидэлт муу, торгуулийн шидэлтийг муу гүйцэтгэдэг. Тэсрэлтнээс өөр юм байхгүй гэж яригддаг байсан тоглогч яг Дэнерт орж ирээд идээшээд одоо ингээд багийн 3 дахь гол тоглогч болсон байна. За тэгээ бүр сайн ярих юм бол Жамал Мурагаш жилүү бүтэн удирдлийн турш маш тогтмол амжилттай тоглож байна. 50% давталгаа тий. Торгуулийг 80% таа шиднэ гэдэг бол нэрээ бүр тэгэхээр сюрприз тийм өндөр сэтгэлээр үнэхээр шидэлтэн дээрээ ажилласан байна гэдэг ч юм уу ингээд ер нь бол карьераа өөрийнхөө ер нь унж явсан карьерийг Дэнерт орж ирээд маш өөр хэмжээнд авчирч чадлаа л гэж хэлж байна. Тэр бас одоо авраг гэж дуудуулахаар хүн болсон шүү дээ тийм ээ. За тэгвэл хамтдаа Nikola Jokic бас энэ плей-офф тусалж байгаа. Үзүүлэлтээ хэдэл хамтдаа харцгаая. За мэдээж плей-оффын ялагч хараахан тодорхойгүй байгаа. А энэ тоглолт нь тийм. Тэгээ энэ тоглолт. Энэ тоглолтод юугаар онцгой вэ гэдгийг авах харж байгаа. За плей-оффт ийм үзүүлэлт хийсэн тоглогчтой. 4 дахь тоглогч 5 дахь тохиолдол. Өнөөхөл Вилт бол ойлгомжтой байх угаасаа. За өшөө баг Вилт бол бүр 50 20 мав гэж байгаа бох тий. Тэгээ нөө бас блок шот нь баг 10 мавтай тий. Янз бүрийн байгаа. Тэгээ ер нь орчин цагийн сагснаас хойш гэх юм бол ер нь 3 тоглогч л байгаа шүү. Мэдээж хийж болох хамгийн доминант тоглогч бол Shaquille O'Neal. Түүний араас Giannis Antetokounmpo орж исэн бол ийхүү Nikola Jokic плей-оффын түүхэнд өөрийнхөө нэрийг үлдээлээ.
Нэг гайхаа болж штэ тий. Йокич дээр бол баг ингээд нэг байхгүй за гэдэг юм болцсон байна. За тэгээд эдэл хамтаас OKC-гийн стат сүүлийн 30 секундэд 3 онооны зөрүү. Одоо 3 ба түүнээс доош онооны зөрүүтэй сүүлийн 30 секунд рүү энэ үлрэлд ердөө 8 хуудаа л орсон. Ерөөсөө дандаа хол байгаа. Дандаа л илүү ордог. За эсвэл 3-аас илүү оноор хожигдож орсон тохиолдлууд байгаа. А Денвер болохоор ер нь ийм ойрхон олон орсон байгаа байхгүй. Тэгээ 23 тол. Тэгэхээр энэ төгсгөх сэтгэл зүй илүү баг нь яхахгүй Денвер. Авраг авсан ч бүрэлдэхүүн байгаа. Клач Мурейч байгаа, Йокич ч байгаа ч гэдэг юм. Тэгэхээр яг энэ сүүлийн 30 секунд оноо ойрхон орвол аюултай баг нь илүү Денвер байх гэдэг тийм ээ. Туршлагатай баг нь аюултай баг нь Денвер байх магадлал. Яа гэвэл ийм статистикс харагдаж байна. нөхцөлтэй олон орсон. За тэгээд дээрээс нь Йокич хэлж байгаа ч гэсэндээ өөрөө бид нар ер нь юмын гаргалгааг нь олохдоо сайн. Тийм учраас аргалчнаа л гэдэг ер нь юмыг аягүй хэлсэн шүү дээ өмнөх тоглолт шүү. Одоо энэ тоглолтын дээр хамгийн их шүүмж дагуулсан зүйл бол мэдээж 3 онооны илүүтэй авахд алдаа хийх нь зүв байсан юм уу гэдэг шүүмж ялангуяа OKC-ийн фэнүүдээс нэлээд гарч за 3 оноо дээр хэрвээ алдаа хийхгүйгээр одоо ингээд шидэд 3-аас хийлгэх юм бол ингээд тэнцэнэ. Ингээд алдаа хийснээр уг нь бол тоглолтыг удирдах байгаа баг нь OKC. Гэтэ энэ тактик хийхдээ мэдээж хамгийн сайн торгуул шиддэг тоглогчтой Талбай дээр байлаа. заавал бөмбөгийг атгуулах хэрэгтэй. Тэ. За тэгээд тэрнээс гадна бөмбөг алдалт хийж болохгүй. Тэ. Тэр бол хамгийн хоёр гол баримт зарчим. Тэгэхээр энийг бас дээж багууд бэлтгэл дээр нэлээд бэлдэж хийдэг зүгээр л яг хуу чэт хоолморны гарт яг хэрэгтэй үед тэр хоёр торгуулыг шийдүүлдэг. Тэрэн дээр л жоохон маневр алдсан болов уу гэж бодоод байна тий. Тэгээс тоглолтын төлөвлөгөө болгоно яг зөв явж байсан. Тоглолтын төлөвлөгөө бол энд одоо дасгалжуулагчийн төлөвлөгөө шүү дээ. Зүгээр бас нэг юм байгаад байгаа нь за тэр торгуулыг бол алдсан. Хоёрдугаар юмхээр шилдэг шидэгчнэрийн гагарт бөмбөгийг атгуулж чадаагүй юм байна тий. За тэгээд бас нэг зүйл яригадаад байсан нь юу гэхээр түрүүнд тулгаад ярьжсэн хитрхи ихт очиж алдаа гэдэг айл хизээч шидэхэргүй газар бөмбөг залаа явж байхад нь одоо айлсг бол довтлох тэр цэг рүүгээ очиж амжаагүй байхад нь уг нь бол давхар нэг баг юм бодох чинь аль болох хамгаалтан дээр цагийг явуулжлах юм бол цагийг 0 руу л авчих хэвээр гэдэг зүйл дээр их бүр 1 секунд 2 секунд ч болохгүй очиод 2 3 алдаа хийсэн тий. Тэрэн дээр гол алдаа нь байсан болов уу гэж байна. Тэрнээс тактикийн хувьд бол ерөнхийдөө чэт хоолноос өөр тоглогч төр торгуулчид ингээд торгуулаа шийдсээр тайм аутанд дуусаад ерөнхийдөө даваа хэлээ үсгээ ингээд хожих хэрэгтэй байсан. Тоглолтын дээр жоохон алдаа гаргачулж ирсэн. Тэгээд ер нь OKC энэ үлрэлт яг төгсгөлд ойрхон байгаа тохиолдолд өөрсдөө оноо илүү байвал яг алдаа хийгээд байгаа угаасаа. Анх удаага ингэж байгаа биш. Тэгэхээр угийн өөрсдийнхөө төлөвлөгөөний юм байгаа. Нөгөө талаараа бол дахиж ингэх үгүй юу гэдэг дээр бас эргэлзээ төрж байгаа хэлсэн баг тий. Тэгээ өөрсдөө ямар супер хамгаалттай баг вүлээ. Хамгаалаад бас дуусгах боломж байж бас болох уу гэж болно. Учир нь Денвер минутын амралт завсралгын дууссан байхгүй юу. Тэгэл 12 секунд л үлдсэн байсан шүү. Тэгэхээр ер нь бол хамгаалал самраа авч бас дуусгаж бас болох л байсан баг. Нэг талаараа. Сүүлд алдаа хийдэг дээр ер нь баясаах юм ямар бодолтой байдаг вэ? Ер нь NBA баг төдийлөн хийгээд идэггүй харагддаг. Сүүлд л ер нь Үгүй тэр нэг дасгалжуулагч нэг зөвлөгөө өгөөд эсвэл яг сая амар хэлж байгаа бэлтгэлийн явцад тодорхой хэмжээнд тодорхой хугацаанд ийм онцгой нөхцөл байдал тааруулсан хөлбрүүдтэй багууд бай. Тэрийг л ашиглана шүү дээ. Одоо ямар дасгалжуулагч зүгээр шууд нэг кол дуутахад за энэ мэрэгжлийн энэ өндөр түвшний тамирчид бол тэрийг шууд хийж. Гол нь тэр хөлбрийг явуулахгүй байх гэдэг маань тоглолтын ситуац, тоглолтын санаачлаг гартаа хатгаж байгаа шинжилтэй. Тэгээд би тэрнээс алдаа хийсэн дээр санал нийлнэ. Харин тэр маш хурдан алдаа хийдэг. Гүйцэтгэл юм гүйцэтгэл. Тэр гүйцэтгэл бол яг харахгүй тухайн тоглогчийн тухайн момент гаргаж байгаа шийдвэр шүү дээ. Тэдэн секунд дээр алдаа хийшүү гэдэг даалгавар бол байхгүй. Яа тэгвэл өрсөлдөгч тал нь бөмбөгтэй учраас. Хит их алдаа хийн гэсэн бодол нь хурдан хийж байж магадгүй тийм. За тэгээд OKC-тэй бас хамааралтай нэгэн шагналын эзэн тодорсон байна тийм ээ. За энэ бол мэдээж OKC-ийн менежмент шилдэг менежерийн шагналын эзэн болсон байна. Sam Presti нууц ноёнтой шүү дээ тий. OKC-ийн амжилтын. OKC-ийн амжилт. За тэгээд OKC-ийн одоо атгацсан байгаа драфтын эрхтэй энэ багаа улам сайжруулж болохоор байгаа шүү дээ. Энэ бүхний ард менежментийн хийж байгаа Sam Presti-ийн шилдэг менежерийн шагналын эзэн болсон байна. Эцэст нь нэг юм хүртэх ёстой хүртлээ. Өмнө 3 удаа 2 дугаар эрт орчихсон.
Дандаа л гол өршөлтөгч байгаад идэг авч чадахгүй гадсан байхгүй. Тэгээ энэ жил яг нэг хүртэх эрхтэй шагналаа будаа гэж харж байна. Тэгээ одоо нэг спонсороо засгалжуулж шилдэг мөртлөө шилдэг авч үзээгүй гэдэг шиг энэ менежер ч авахгүй гэж яваадс бол шилдэг менежер авч чадахгүй бас яваад байвал бас хэцүү шүү дээ. Яалчгүй лигийн шилдэг багийг бүрдүүлсэн. За бүрдүүлэхдээ 2 удаа бүрдүүлж үзүүллээ тий. тэглээ. 15 жилд 2 удаа 15 жилдээ нэг 18 9 жилд 2 удаа бүрдүүлэхдээ нэг баг нь бол доктортой 7-8 жил явцсан шүү дээ. Нэг аврагын хэмжээнд. Тэгээд дээрэс нь саяны гол ройл болсон тоглогчдод бүгдийг бас драфтаа сонгож авсан. Бага одоо драфтаас баг ихэн босгосон гэж хэлгээд бол буруудахгүй болоо гэж бодож байна. Энэ л мундаг менежер байна. За тэгвэл хэдүүлээ OKC Denver багийн 4 үе ер нь 3 үе тэгэл бүтгэл ирэхлээ тий. Өсөх өгсөнгүй. За эхлэхээс өмнөх ер нь зүгээр юуг харахад те. OKC бол ер нь бүх статистик үзүүлэлтээрээ хав илүү байсан учраас магадгүй тоглолт ийм болох болов уу гэж бодож байна. Ер нь их хоёр хас бусд нь яаж ч харсан гэдэг OKC-г хожиж байгаагаар харж чадахгүй байгаа энэ зөндөө статистик дээр нь хариу реакц, хариу цохилт. Үүнийг хожлоо авцсан гэдэг утгаараа бас баг нэрт амарсан ч болсон бах таа. санаа авч бас магадгүй. За тэгээ Йокич бол мэдээж энэ тоглолтод 6 алдаа хийгээд талбайг чөлөөсөн байсан тийм ээ. Өөрөө ч баг албаар хийгээд тэгээд. Ер нь Йокич хамгаалтан дээр энэ цуврал дээр ер нь хэцүү санагцсан. Хичээчгээр ер нь алдааны асуудалд орох магадлал ихтэй. Алдаа хийхгүй хамгаалахаар жоохон хамгаалтын чанар нь сулрах магадлалтай. Яг тэр нэг тийм л хурдан хэмнэлтэй тоглоод байгаа үгээс юм. За OKC-ийн довтлогоог харж байгаа 89 оролдлогоос 50-ыг номжтой болгосон. Эсрэг талд бол 87 он довтлооны орлогоос 33 гэхээр маш ол зүйтэй. Ер нь л сэхэл авч байгаа хэцүү харагдаж байна. За тэгээд босод бүх үзүүлэлтээр OKC илүү өгсөн. Эхний тоглолтын дараа тэр нэг King SG хэвлэлийн уралд дээр зүйлстэй. Угаасаа плей-офф тийм бидний хүн бүрийн хүсэж байгаа шиг тийм юм тууш замтай ингээд амар байна гэж байхгүй. Тэгээд одоо зүгээр яг ингээд бид нэр учирж болох саадтайгаа дотортойгоо тулж जैन. Тэгээд энэ харин таалагдж байна. Одоо гол нь бидний их зүйл энээс яаж хариу өгөх вэ гэдэг гол зүйл гэж хэлээд дараагийн тоглолтны юм байна гэхээр энэ баг за бид нар яг ярьдэн шүү дээ туршлагагүй л гэж яриад өөлөх гээд байгаа тийм. Тэрнээс энэ багт одоо тэр плей-оффын дээгүүршид нь тоглох ч юм уу аврагын төлөө тоглох тэр туршлага хэрэггүй зүгээр энэ баг зүгээр бэлэн болсон баг юм байл гэж бодсон. Тэгээд түрүүн ярьж ин тулгай хэллээ. Сэлгэн Джейл Уильямс ихний тоглолтод 2000 тоглосон. Өнөөдөр 16,000 тоглоод тоглолтыг үзэж байгаа хэвчээ би Йокичийг Джейл Уильямсын өөдөөс оноо авч баг хаалсангүй. Би үчээр ингээд Джейл Уильямсын зорилго нь яг тодорхой байна. Зүгээр л яг энэ үнэтэй би ямар нэг байдлаар дээрлэх хүчлэхгүй би үчээр дээрлэхгүйгээд маш хүчтэй үзэж байна. Тэрний эргээд нөө нэг Facebook нөө нэг хэнийг Йокич нэг өмөрж очиж тэгсэн. Джейл Уильямс хамгаалахаар Йокич аягүй тухгүй байгаа гэдгийг тэр туршлагатай Facebook анзаарчаад нэг тийм сүртэй зүйл болоо багт очиж дайрж ингээд тоглолтын өрөөмсгөлийг ирүүлэх гэж оролдож байгаа зэрэг. Тэгэхээр зүгээр та нарт илүү нөө нэг юм боломжтой байгаа. Хөзөр байна. Одоо 3 тоглолтын дээр Nuggets яах вэ гэдэг маш сонирхолтой байна. Дэнвер л байна болно тийм ээ. За хэдүүлээ ойц тоглолтын онцлог тоглогчдын статистик хамтдаарыг. За бас юу вэ тийм ээ? Саяны тоглолт юураа онцлогтой байсан бэ? Түүхэн тоглолт байлаа. Харуулж байна. Яг хамгийн их оноо авсан. Яг хамгийн их оноо авсанараа нэгт бичигдэж байна тийм ээ. 87 оноо гэдэг бол бас плей-оффын сагсанд 87 оноо гэдэг бол аим л та. Улирлын тоглолтод л 92 байт юм байл шүү дээ. Тэр чинь улирлынхыг баг ивтэх төгс боос дээ. Тэгэхээр ерөнхийдөө бол жоохон тайвширсан. За талбай дээр нэг хожлоо авчлаа. Одоо өөрийнхөө талбай дээр 2 тоглолттой авъя гэсэн тийм зорилготой л байсан байж бас магадгүй. Тэгэж сурал урт үргэлжлэх учраас тий. Тэдний хувьд бол ажиллаа хийсэн шүү дээ тийм. Тийм. Энэ бол даалгавраа биелүүлчихэд харж байгаа. За тэгээ эсрэгээрээ бас Денверийн талбай
тоглох хэцүү байдаг. Тийм учраас Дэнер бас талбай дээр их тоглолтын дээр арай өөр ус орж ирэх болов гэж бодож байна. Одоо харин 3 дахь тоглолт маш чухал болчихлоо л гэж хараад шүү дээ. 3 дахь тоглолтын дээр Дэнер одоо энэ олон оноос хожигдсон. Хожигдлынхаа хариуд ямар үйлдэл гаргах нь вэ? Хэрвээ иймэрхүү байдал давтагдаад үнэхээр дутуу. Ер нь зүгээр нэг 10-аас дээш оноо. 11 12 оноогоор ч хамаагүй хожигдвол маш хүнд байдалд орох баг. Сэтгэл зүй өвчтөр юм бол тэгж зүгээр бодож байна. 3 дахь тоглолт Дэнер өвгөөсийг гэхээс илүү бүр Дэнер үед бүр алдах хэрэггүй тоглолт нь байх л гэж бодоод шүү дээ. Ийм том хожигдлын ардаас шүү дээ. Өвгөсид болохоор ингэж юм л да хөзөр одоо айгүй их байна гэж ярьж байна. Тэгэхээр Дэнерийн хувьд бол бид хэд хүнд 7 тоглолт хийгээд гараад ирсэн. За гарааныхаа 5 тоглогч дээр нэмээд ерөнхийдөө Westbrook гэсэн тоглогчоор ер нь 6 хүнээр тоглож байгаа. Тэгэхээр Дэнерийн хувьд Өвгөсигийн эсрэг ер нь ямар байдлаар тоглол хожих боломжтой. Одоо юу гэдэг ротейшнд нь бол ямар нэгэн өөрчлөлт орж одоо юу ах тоглохгүйсэн тоглогч Дэнерийн эслэгээс гарч ирээд тэгж тоглоно гэсэн юм баг байхгүй байх гэж бодоод байна. Тэгэхээр бүтэн улирлын турш тийм одоо юу гэдэг сорилт ч юм уу тийм юм ерөөс хийгээгүй. За эсвэргээрээ Өвгөсигийн хувьд бол улирлын туршид шилгээнээс бүр ингээд тэ хинээс төсөөлд байхгүй тоглогч нар шилгээнээс маш сайн тоглож ирсэн юм байна. Маш олон тоглогч ротейшнд ашигласан болохоор энэ одоо плей-оффын шатнд илүү давуу тал болоод байна гэж харж байна. Одоо Дэнерээс одоо яг үннийг хэлэхэд сюрприз бариад те нэг 10 оноо 10 самбар ч юм уу хүчих нэг ийм тоглогч ч үнэхээр олж харахгүй байгаа юм л да. Тэгэхээр л одоо нөгөө л яг үндсэн 6 7 тоглогчийн хэр тогтмол тоглох мэдээж сая 2 тоглолтын дээр бол мэдээж харьцангуй тайвшраад нэг тэгж өөрсдөө тоглолтыг шийдэгдсэн гэдэг ерөөхдөө тоглолтоо орхичлаа. Тийм болохоор яг л нөгөө тоглолтын хэдийгаал сайхан амраагаал сэтгэл зүгийн сайхан цэнэглээл орж байгаа гэж бодож байна. Тийм одоо тэгэл нөгөө Мурей нэг 40-оос дээш нь авч хожуул хожоод ч юм уу тийм л хүзрүүд байгаа даа шүү дээ. Тийм. Өвгөсигийн хамгаалтын эсрэг 40 оноо тий. Тийм. Өнөөдөр бас рекорд түүх. Багуудыг хожжоо Дефенс алгаа тий. За яаж бид Өвгөсигийн энэ удирдлыг түүхэн гэж ярьж байгаа нь бол үнэтэй холбоотой. Түүхэн хамгаалт гэж ярьж байгаа нь энэ үзүүлэлттэй хамаартай баг гэж бодож байна. Тэгээд өмнөх энэхүү үзүүлэлтүүдийг хийсэн бүх баг авраг авч ирсэн. Байна тийм ээ. Ийм өндөр үзүүлэлт үзүүлсэн бүх багууд. За тэгэхээр энэ жил Өвгөсийн авраг авч чадах уу гэдэг асуултаас харагдаж байна. За та үзүүлэлтээр бол баг Өвгөсийн авраг авах нь. Тэгээд нөгөө нэг түүхэн яг улирал төгсгөд тэрийг алдсан юм. Гэхдээ плей-оффт үргэлжлээд байгаа нөгөө таслалт нь төрнөврөөс нь их байсан еврей аваад байгаа шүү. Хэвээрээ багуудыг алдуулаад байгаа юм тийм ээ. Тэр тэгтээ бүр ингээ итгэхэд хэцүү үзүүлэлт аваад байгаа тийм. Төрнөврөөс их хүн бүр таслаад дундчлаад яваад байна гэдэг. Тэгээд Дэнерт бол эхний тоглолтын дээр жишээ нь хожигдсон хожигдол плей-оффын анхны хожигдолноос ер нь авах хэвээр хожигдлоо ч гэсэн амссан баг. Төгсгөлд бас нэг туршлагагүй алдаач гэдэг юм сэтгэл зүйдэрч том гэрийн муу шиддэг тоглогч бол биш шүү дээ. 80% шиддэг шилээ шидэлж шиддэг тоглогч дээ. Сэтгэл зүй юм уу гэдэг ингээд шаардлагатай байсан хожигдлоо харин ч эрт авцсан болов гэж зүгээр бодож байна. Тэгээд Дэнер талаас нь яриад зүгээр баг. Дэнер юу нь яавал хож байна. Жамал Мурей төчөөстэй шин аваад Westbrook 20 оноо аваад. Йокич эсвэл ахаал түүхэн стат үзүүлэл тэгээд баясаа Дэнер цувралт хожих гэж яриад нөө эсвэл тоглолтод хожих гэж яриад. Яг цувралт ямар байдлаар хожих боломж байгаа юм. Тулгаагийн хариулт бол нэг тоглолт байж болох байх. Энэ хожих ямар ч үнслэл харагдахгүй л ихнэр тоглолт яриад. Сая хэллээ тоглолтын төгсөлд яг тэр туршлага гэж зүйл үнэхээр яг хэрэгтэй хожигдуулсан байна. Тэгэд өнөөдрийн тоглолтод санаа амрахгүй шүү дээ. Оноо нь улам болдоод л шүү дээ. Тайвшир. Бид нар ингээд тайвширчих юм бол оноо явах юм бол бид нар эднэрт тусуулах юм байна гэдэг л ойлгоцсон юм байна. Тэр шууд алдаан дээрээс хурдан суралцсан ч тийм ээ. За энэ дөрөв NBA Talk-ийн эхний хэсэг байна. Өндөрлж байна. Хэсэг хугацаанд засварлаад эргээд болцгаая. NBA Talk үргэлжлэж байгаа үзэгчтэй. Харин одоо бид нөгөө бүсийн хагас ширхгийн тоглолтыг хамтдаа үздэцгээе. Энэ бол New York Knicks болон Boston Celtics багийн тоглолтын ихний тоглолт байна тийм ээ. Цувралын ихний тоглолт байна. За тэгээд мэдээж Boston Celtics-ийн талбайд нөгөө тоглолт үргэлжилсэн. За мэдээж энэ цувралын хожих магадлал өндөртэй багаар Boston Celtics нэлээд байгаа. Одоо харин магадлал
ямар болсон бол. Яг хувлаад гаргацсан байдаг шүү дээ. Одоо баг цуврал нэг сожно гэсэн 60% болж өссөн байл үү те ядаж. Жохон ч гэсэн илүү болоод 50-аас дэшөвтэй болсон байгаа. За бид бол та бүхэнд одоо үзүүлж байгаа тоглолт бол цувралын эхний тоглолт. Тэгээд эхний хагас Boss Celtics баг ер нь тоглолтыг илүүрхсэн. За Карл Антони Таунс бас алдааны асуудал эрт орсон те. тийм ээ. Бид бас энэ цуврал өмнөх NBA тогтроос ярьсан те. Карл Антони Таунсыг 4 дээрээс тоглуулад алдааны асуудлаас илүү хол байх. Хамгаалъя гэх те. Тэгэж үзье гэсэн боловч эхний тоглолтод Карл Антони Таунс алдааны асуудалд орсон. 20 оноо. За ингээ 20 оног 3 дахь үеийг ингээ 10 оноо. Брансон алсан. Яг л саний өмсөлтөл байсан тий. Лонгой эргэж ирэх үед бол. За энэ үзүүлж байгаа шийдэлтүүдийг ер нь харж байгаа бах тий. Boss Celtics багийн 3 оны шийдэлт гоё байгаа тий. маш гоё байгаа. Энэ тоглолтод 60 удаа гурав шидсэн. Байсан шүү дээ. Босны барилгачд болсон шүү дээ. Багаараа тий. Багаараа. Яг хөө Дерек Вайт чаасаа баг хийгээд амаа тий. Дерек Вайт л хамгийн шидэлтэн доктортой байгаа. Зөө. Брансны Энэ залуучлагийг одоо. Тэгээд Брансон бид өнгөрсөн жил харсан шүү дээ. Тэгсэн. Тэгэхээр энэ тоглолт угаасаа л Нью-Йоркийн өмсгөлтэй хамгийн шилдэг тоглогч гэдэг юм. Энэ ер нь зөвхөн 4-р үеэр харуул баг мөн. зөвхөн 4-р үеийг харуул мөн шүү. Яг зөвхөн 4-р үеийг л харуул. Нью-Йорк Никсийн өмсгөлтэй бас тоглож ирсэн сайн тоглогч зөндөө байгаа шүү дээ тийм ээ. За мэдээж хамгийн сүүлд бол Carmelo Anthony тийм ээ. Мэлос илүү Брансныг тэгж яриад байгаа. тэгж бас ярьсан байна. Тэгээ цаг хугацаа байна. Арай болоо байгаа тийм ээ. Нэг яг түүхэндээ нэг удаа оруулсан Bernard King гэдэг тоглож Will Reed гэдэг ингээд агуу тоглогчд байгаа шүү дээ. Тэгээ араас нь Carmelo Anthony орж ирж болж байна. Доохондоо ч арайч болов. Яаж бүсийн аврагын төлөө гараад ирвэл бас нэг тэр яригдаж болох тийм. За энд Bronson оруулж болох үс товтлогоо цагирахт ойж аваад гарсан. За улмаар нэмэлт цаг гарсан. За тэгээ нэмэлт цагт. Алдаатай бодлоо. Carl Bridges. Энэ тоглолтод 51 минут тоглосон. 2 минут амарсан юм байна тий. 2 минут амарсан. За энэ хиттийн биш алдаа гэж. Шилтийн өмнө гарсан байсан. Сүүлд хийсэн угаасаа. За тэгээ сүүлд Carl Bridges-ийн Bridges хамгаалалт. Жохон Өмнө нь 3 оны шилэлт тийм ээ. За тэгээ талбай дээр 51 минут. Энэ үйлрэл нэг ч тоглолт өнжөөгүй. энэ үйлрэл биш NBA орж ирэхээс хойш нэг нэг ч тоглолт өнжөөгүй. төмөг хүн гэдэг үгтэй. Айрн байна. За онцлог статистикаар чинь Jalen Brunson 20 оны ээж хийдгээ хийсэн байна. За нөгөөдгөр Carl Anthony Towns эрт алдааны асуудалд ороод 14 оноо 13 самбар. За OG Anunoby 29 оноо авсан байна. яг үнэ. Anunoby-гийн шидэлтүүдийг мартчихлаа. Нөгөө талаа амьд үлдээгээд яваадсан Anunoby шүү дээ. Бүр нэг алдчихгүй. За нөгөө талаас Jaylen Brown 23, Jason Tatum 23, Derek White 19 оноо авсан. За гэхдээ довтлооны бас оролдлогын оновчтой нь бас харуул 23 довтлож 23 оноо авсан. Таараа үзүүлэлттэйгээр тоглолтын төгсгөлийн мөчт. Бид гурав юм ярихгүй ч өөрөө л. Яадаг л хүлээсэн. Нью-Йорк Никс чөлөө шилд 31-ийн шидэд 14-ийг алдсан юм хоцсон таард одоо. Би тэрийг үзэлтэй яриад гайхаа. За нөгөө л Boss Celtics 60 удаа 3-аас шидэд ердөө 15-ыг нь хаамжтай болсон. Тэгтлээ 3-аас алдсан шүү дээ. Сургуулаа алдаад ахтал 3-аас нэмж авлаа. Тийм. За тэгээ самбарт бол Boss Celtics илүү харин оновчтой дамжуулалтаар Нью-Йорк Никс илүү.
Одоо Нью-Йорк Никс онгортой дамжуулалтаар лигийн ихний 10-т байдаггүй баг байхгүй. Тэрний доор байна. Бостон бол Нью-Йоркийн доор байж болохгүй байхгүй. Уг нь бол их сайн бөмбөг шилжээд сулраад шидээд ингээд дамжуулалтын тоо их байдаг баг шүү дээ. Тэгэхээр Бостон ингээд нэг паникнд ороод эхлэхээрээ нөгөө харж зогсоол айсаа тоглолтод тоглолт нь яг нөгөө 2 жилийн өмнө яагаад аврах авахгүй байгаа гэхээр айсаа тоглолт нь ихтэйд байна гэл ингээд аналистууд бүр дүрс бичлэг яваал гэдэг. Тэр Бостон үе энэ үлрэлт харагдаад байна гэж үлрэлэн дээр ярьжсэн. Гэхдээ үлрэлэн плей-офф эхэлнэ л гэж хэлсэн. Яг ихний хоёр тоглолтын харагдлаа л та тийм. Техний тоглолтын дээр Джейсон Тейтумын статистик яг харуул тоглооны сонголтууд таарууд байсан нь харагдаж байгаа юм л та. Ер нь маш сонголтууд нь маш таа. За тэгээд 1 2 3 дугаар үед 14 тоглооны оролдлого хийгээд 6-ын онцлог олгосон бол 4 дугаар үед тодорхой тоглоомыг нэг нь онцлог олгоогүй байна. Тэгээд багийн лидер хүний үед бол энэ бол ер нь одоо нөгөө Джейсон Тейтум дээр ирдэг шүүмжлэлүүд те буцаад гарч ирж байна. Үнэн болж барыг батлагдах гэдэг байна. Магадгүй Нью-Йорк Никс энэ шатнд хэрвээ ялагдуулах юм бол Тейтум дээр ирэх үнэлэмж ч юм уу энэ бүх зүйлүүд нь бас одоо Тейтмээс бол ер нь шал өөр хүлээлттэй байсан шүү дээ бид нэр. Өнгөрсөн жил финалийн MVP Jaylen Brown авсан бол хэдий Тейтум авраг авсан гэсэндээ үнэлэгдэхгүй байгаадсан. Тэгэхээр магадгүй удирлын MVP ч юм уу эсвэл авраг авч финалийн MVP авч ижил ер нь үнэлэгдэх боломжтой байгаадсан. Тэгээд тэрнээсээ арай хазаагаад явчихвал гэж харагдаад байна. Миний хувьд бол Boston Celtics багийн тасалжуулагч нэлээд шүүмжлэлтэй. Шүүмжлэлийг сонсож байгаа гэж бодож байна. Яг тэгвэл баг Boston Celtics нийт 97 давтсноос 60-ыг нь буюу 60-аас дээш үеийг нь 3 оноо шидэл. За тэгээд зүгээр Jaylen Brown, Jason Tatum, Derrick White 3 нийлээд 51 удаа 3 шидсэн байгаа. Тэгэхэд эсрэг баг нь 3-аас 37 шидэд 17-ыг нь хийсэн байна. Тэгэхэд 60 шидэд 15. Бүхэл бүтэн 60 давталгааг зүгээр нэг эсрэг нэг ч юм уу ингээд те ер нь ихэнх нь дандаа нэг эсрэг нэг тоглолтноос шидэж байгаа шидэлтэж. Тэгэхээр яг давталгаан дээр Boston Celtics баг Нью-Йорк Никс багийн эсрэг юу бэлдсэн юм бэ? Хайскул 3 шидээд гэсэн даалгавтал гарч ирсэн юм уу те? Хэрвээ яг иймэрхүү байдлаар өнгөрсөн жил дасгалжуудад Boston Celtics авраг авсан бол яг дасгалжуулагч ихээс илүү үнэхээр авьяаслаг хүчтэй бүрэлдэхүүн авраг авсан юм шүү. Гэсэн хэмжээний шүү. Тэгээд ингээд ингэх юм бол Boston Celtics-ийн цалингийн зүс яаж байгаа вэ? Иргэчил гээл ингээд зөндөө юмуд дахиад ярьж эхлэх гээд байна. Энэ жил Boston Celtics авраг авахгүй л бол ер нь бараг задрахны ойлгомжтой болж байгаа. Тоглогч нар алдах нь бол ойлгомжтой болж байгаа. Яг үнэ. Тэгээ ийм байгаа. Дасгалжуулагч дээр яг үргэлжлүүлээд би өнөө хоёр дахь тоглолтын дараа ярих гэж бодсон. За эхний тоглолтын дээр яг хуу Бостон яг энэ тоглолтоороо улирал 4 очсон. Тэгэхээр зүгээр Никс эсрэг энэ тоглолт манд болдог гэж бодоод гараад ирсэн байж магадгүй. Тэгээ бас 20 оноогоор хожиж явж байгаад баригдсан. Хоёр дахь тоглолт дээр тэгвэл Мазула дасгалжуулагч өөр юм хийх байх гэсэн хүлээлт байсан. Нэг чанартай өөрчлөлт байгаагүй. Нэг өөрчлөгдсөн юм Jaylen Brown бодогдаад талбаруу дайрж онооноос тоглолтыг эхлүүлсэн гэдэг л өөрчлөлт байсан нөхөс бусдаар хэвээр байсан. Тэгээд Жон Мазула дасгалжуулагчийг бас арай өнгөрсөөлөлд өндрөөр үнэлж исэн юм байна гэдэг баталж байгаа юм нь юу гэхээр Чарльз Ли дасгалжуулагч нь багийг өнгөрсөн 100 орхи явцсан. Шарлот Хорнетс ахлах болоод тэр дасгалжуулагч нь Boston Celtics-ийн довтлогыг зурдаг байсан дасгалжуулагч. Мазула дасгалжуулагч нь болохоор юм Doc Rivers шиг ч юм уу те. Тамирчтай илүү мотивац өгдөг, бичлэг үзүүлдэг, хурцлж өгдөг тийм ээ. За тэгээд тоглолтын төлөвлөгөөг бол мэдээж гаргачихж байгаа. Тоглолтын явцад за одоо 2 онооны тоглолт хэрэгтэй, 3 онооны тоглолт хэрэгтэй гэсэн үед Чарльз Ли цаана зураад авчираад Мазулад өгдөг байсан өндрөөр үнэлэгдээд Шарлотын ахлах болоод 5 жилийн гэрээ оол явцсан. Тэгээд энэ багийн хамгаалтыг хариуцж исэн. За тэгэхээр яг дасгалжуулагчдын багт байгаагүй сагсан мөнгөний зөвлөхөөр нь ажиллаж исэн Jeff Van Gundy Clippers руу явцсан. Тэгэхээр дасгалжуулагчдын баг нэмэгдсэн баг. Тунгууд л яг Мазула дасгалжуулагчийн таран танигдчих юм уу да гэж зүгээр бас бодогдлоо. Гэхдээ яг өнөөдрийн тоглолтыг яг үзсний дараа энэ бодол бүр яг хүчтэй болсон. Бачаа. Яг санал нийлэх зүйлч байна, санал нийлэхгүй зүйлч байна. Санал нийлж байгаа юм бол Мазула дээр санал нийлж би үнэхээр сайн баг. Мазула гэхдээ тамирчтай тэр мотивацжуулдаг гэдэг нь бол бас тэрэнд бол үнэхээр итгэдэг. Тэгэхэд нэг хүнийг энэ жил мотивацжуулж чадахгүй Джейсон Тейтум эхнэр тоглолтоос тэгвэл тэгж л харагдлаа. Celtics ер нь бол илүү баг байна. Энэ тоглолтын ерөнхийг ингээ харжаад төгсгөлөө хийж чадахгүй байна. Төгсгөл дээр нэг хүн алхаад байгааг анзаарсан бол хоёр тоглолт. Джейсон Тейтум л алхаач шүү. Хамгаалч тэр довтлооч тэр. Тэр Тейтумын тоглох хүсэл нь хайцсан.
Ялангуяа өнөөдрийн тоглолтын дээр бол бүр бүтэн тоглолтод л алхачлаа. Урд нь хүн залаал гүйж яхаа араас нь шогсож чинь, алхаж чинь мэдгүй. Tatum-ээс л хэцүү болоод байна даа л гэж харсан. Тэгээ нэг soft гэдэг нэр яриад байдаг гэсэн чинь тэр нь Soft Mamba гадаа нөө яах Mamba гэдэг. гэдэг Уг нь бол бие өгдөл ур чадвартай бол юм ярихгүй шүү дээ тийм. Ганц л нэг шүүмжлээд. Яа зөв би энэ цувралыг бол дууслаа гэж бол харахгүй байгаа. Тийм. Нэг шууд дуусгачлаа гэж харахгүй. Яа зөв статистик үзүүлэлт харах юм бол цувралыг өрсөлдөгч багийн талбайд 2 тэг гэж эхлүүлсэн баг плей-оффын дүү 85% та дараа ирсэн шалгаж байгаа. 15% шанс байна шүү дээ тийм шүү. За бүрэлдэхүүнийг харах юм бол үнэхээр сайн. За бас нэг түрүүн нэвтрүүлэг эхлээс үнэтэл ярьсан өөлмөр байгаа хүн Порзингс байна. Хоёр тоглолт хоёулын дээр 12 минут тоглолоо. Тэглээ. Тоглолтод гарлаа өнөөдөр сэлгэнээс тоглолоо. Гимтэл бэртэл бол биш. Мэдгүй байна юу юм мэдгүй. Харахад бол ингээд дайтайхан байгаа. Хүчил төрөгч дутагдаад стамино дутагдаад байгаа гэсэн. Зүр Ачаал дааж авч чадахгүй. Нэг юм зүйл тариулт байхгүй бол Мичел Робинсон тариулт байхгүй. Харин тийм. Мичел Робинсон сэлгээс гарч зүр хядчих. Яг үнэ. Тэгээ сүүлдээ суулгах гад нөгөө хака мичл тэгээд Тэгсэн. хака Робинсон хийгээд тэгжиж суулгасан шүү дээ. За тэгвэл эсрэг багаас мэдээж онцлогтой хоёр тоглогч байгаа. Брансон болон OG Anunoby Хоёрдугаар хагас хэрэгтэй зөвхөн. Одоо нөгөө нэг хариултны нөөд байгаа байхгүй. Брансон бол байгаа. Тэгэхээр дөрөвдүгээр үед Брансон магадгүй Tatum-аас илүү клатч тоглогч байж болох үзэл байгаад байна шүү дээ. болох үзэж болцсон л доо. Болоо тэр шагналыг авцсан байгаа шүү дээ. Тийм байгаа. Тийм ээ. Тэнгууд эхний тоглолтын дээр тусалж байгаа хүн Anunoby. За хоёр дахь тоглолтын дээр тусалж байгаа хүн Bridges. Магадгүй гурав дахь тоглолтын дээр Carl-ын 5-2 удаа 3-аас хийж өгөө тусалах ч юм уу. Ингээд ийм туслах хүмүүс байгаа. Байгаад байна. Туслах хүмүүс нь ажиллаа хийгээд байна. Босонд бол туслах хүмүүс бас байгаа шүү дээ. Байгаа. Маш их байгаа. Тийм ажиллаа хийх гэж байгаа хийхгүй дээр ялгаа тийм ээ. Тийм зүрх. Хоёрдугаар хас дээр ийм үзүүлэлт үзүүлж байгаа юм маш гайхалтай байна. Тэгээд Carl-ын 5 алдааны асуудлаас хол. За тэгээд тоглолтод ерөөхдөө сайн тоглосон. Итгэвтэй тоглосон тийм ээ. Oh, and one. Браун бол сайн хэлсэн. Флэрс. Яах вэ? Самбарт амар тэмцэлтэй яваа. Өстой моментн дээрээ төгсөхгүй маш эвгүй байдлаас дамжуулалт өгөөд нөгөө үндэж духгүй байдал үүсгээд дамжуулалт нь ч өөрөө духгүй гараад байна л да. Тэгээд LeBron-ы карьерийн их үед ингэж шүмжилдэг үстэй өөрөө дуусгадаг. Гэхдээ LeBron эзэж юм саяын Tatum бол бүр яг хүн болгоныг өөрөө шидгэж байгаа юм шиг талбай дээр байгаа бусад 9 хүн эсрэгтлийн сэлгэн зуучаад олчаад тасалж шүүгсэрч юу бүгд Tatum-ыг шиднэ гэж бодоход тэр эргэж дамжуулдаг тий. Харин тэр шиг LeBron бол ингэ үст яг хүн яг дамжуулах зорилготойгоор дамжуулдаг гэж юм. Сайн зүгээр азаа үзээд за ийшээ энд нэг хүн суулгаж байгаа. LeBron бол би дамжуулна гэж шийдсэн. Шийдэн зүгээр. Тэгээд энэ хоёр тоглолтыг үзээд нэг тийм ийм юм анзаарлаа. Яг хоёр багийн тамирчдын хандлага гэж юм байна шүү. Одоо юу гэдэг Нью-Йорк Никс баг одоо NBA-ийн финалд гарч ирээгүй ч юм уу, Eastern Conference финалд гарч ирээгүй айгүй удацсан байгаа даа байхгүй юу? Үлсгэлэн байна. Тэгэхээр 20 оноо дутуу болсон байсан ч ерөөсө ингээд яахгүй байхгүй. Хүчтэй тоглохоо зогсоохгүй тоглолтын сүүлийн секунд хүртэл яг бүр аим тавьж тоглож байгаа Бостон эсрэгээрээ тоглогчд нь маш муу хөвдөд тоглож байгаа мөртлөө 20 онооны тэргүүлийг авах чадвартай илүү авьяаслаг чадварлаг тим баг нь байж ич одоо сая баясэлж Tatum ингээ хамгаалт тоглохын дээр алхаад байна ч гэдэг юм уу те мотивац байхгүй байгаа юм уу хандлага нь буруу байгаа юм уу би яг мэдгүй л анилаа зүгээр гэхдээ ингээ ганцаараа анзарч байгаа ингээ биеийнх нь ингээд хэлж байгаа тэр хилэмж нь нэг эсрэг баг нэг жоохон тийм дутуу үнэлсэн ч юм уу за бидний ингэж яагаад хожичдгийн дөө гэсэн нэг тиймэрхүү жоохон хандлагыг жоохон гаргаад ингээд 2-0 болчихудаа л гэж бодож шүү. Одоо ингээд плей-оффд одоо үлдсэн байгаа багуудыг харахаар багийн лидерүүд нь өөрсдөө тоглолтондоо хэрхэн өөрсдөө дайчилж орж байгаа тэрүүгээрээ бусдыгаа манлайлж байгаа нь харагдаж байгаа бол Бос Celtics-ийн багийн лидер нь өөрөө за бүр хин юм ийм байна. Тэр тоглолтыг хин бэ? Сая Tatum бол ялангуяа энэ тоглолтыг илүү хүчтэй эхлүүлээд ингэж эхлүүлэх хэрэгтэй байсан тоглогч нь гэсэн чинь Brown тэгж эхлүүлж байгаа байхгүй. Тэгээ Tatum тоглолт тусаад 20 хүрэхгүй оноотой. Бүр өмнөх тоглолтоос муудаад орчихсон.
Яг тулсан моментн дээр ер нь өнгөрсөн жилүүдийг харж тулсан моментн дээр Браун илүү багаа аварсан тийм тоглолт юмнуудыг хийсэн тоглолтыг хийжсэн бол энэ жил бол Браун удирдлийн туршид муу ч явахтай анхаарлаас гадна байсан. Джейсон Тейтумд илүү бөмбөгөө өгчөөд одоо чиний ээлжээж гэдэг нь иймэрхүү зүйл анзаарэгдсэн тий. Удирдлийн Тейтум гоц байсан шүү дээ. Тийм шүү дээ. MVP-ийн ихний 5 ярилцсан юм. Тэгсэн плей-офф. За тэгээ хэдүүлээ хамтдаа Boston Celtics-ийн эхний 2 тоглолтын үзүүлээд байгаа одоо амжилтыг харагдаа тий. Celtics эхний 2 тоглолтод 100 удаа 3-аас шидэд 25-ын номжтой болсон юм. Тэгээд эхний тоглолтод 60 шидсэн байгаа шүү дээ. Тийм өнөөдөр хэд 40 шидсэн. Гэхдээ 10 оруулсан. Эхний тоглолтоо хувь нь яг адилхан. Чанарын Яг дөрвөлтийнхаа нэгийг л оруулаад байгаа. За тэгээ мэдээж 3-ын энэ тоглоом нь бол Boston Celtics яг үндсэн тоглолтын арга барил нь мөний хувьд бол мөн do or die. За тэгээд энийгээ сайн ихэр ямар ч багийн уушдаг гэдгээс харуулсан. Үлрэлт бараг 22 удаа 3-аас оруулж ирсэн. Лигийн рекордуудын нэгийг бас харуулад байсан да. Тэгээд энэ тоглолт нь бол энэ тоглолтын арга барил нь одоо Нью-Йорк Книксийн талбайд очиод өөрчлөгдөх болов. Madison Square Garden Tatum гинт өөрчлөгдөд 50 оноо бага манлайлаад инх хүн чадвартай тоглож үздэг. Тэгэхээр Boston Celtics-ийн яг энэ тоглолтын арга барил нь өөрчлөгдөх болов. Энийг Жо Мазула хийх болов. Тоглолтын арга барилаа өөрчлөн гэхээр илүү ботал баруу дайрсан тоглоомнуудыг мэдээж явах хэрэгтэй. За энийг угаасаа хийх хэрэгтэй тий. За тэгээд хамгаалалт нь бол огт болохгүй байна гэж бол би харахгүй байгаа. Яг л өнөөдрийн тоглолтын жишээ нь эхний 3 үед бол хамгаалалт нь маш сайн байж байгаа. 4-р үдэрэл 30 оноо Нью-Йорк Никс төгсөж байгаа байхгүй. Тэгээд 4 үе яг ингээ эсрэг багаа басахгүй гарч идэм үү ингээл яг хамгаалтандаараа илүү төвлөрөө. Тэгээд тоглоом дээр бол бутаал баруу дайрсан тоглолтоо илүү их стан болов гэж байна. Kendrick Perkins нэг юм ярьсан байсан. Boston Celtics 2 дахь тоглолтоо алдах юм бол энэ цувралд ялахгүй гэсэн. Тэгээд тулгаагийн Boston Celtics ер нь одоо нөгөө нэг BDD боломж өөрчлөгдсөн үү яасан бэ? Хэрвээ Boston 2 тэг болцсоос л цуврал өдөртөө болох гээд байлаа. Эсвэр Knicks 2 тэг болгосон надад бол цуврал 7 тоглолт руу явчлаа гэж сэтгэл хангалуун. Гэхдээ яг Boston-д 3 дахь тоглолт бас л Дэнүрийн адилаар их чухал болчихлоо л гэж боддог. 3 дахь тоглолтыг алдвал жинхэнэсээ л бараг дууссан нас ялгаагүй л гээд шүү дээ. Тэгэхээр 3 дахь тоглолтын зайлшгүй шаардлагатай болчихлоо. Нью-Йорк Никс болох тоглолтын 3 дахь тоглолтын хамгийн ямтхан тикет нь $730 зарагдаж байгаа гэсэн байна. За тэнд бол дэлхийн бараг хамгийн алдартай бараг бүх хүн цуглжтэй тоглолтыг үзэх авах. Ордны уур амьсгал бол бүр Boston Celtics-ийг тэгэхээр хүнд зүйлүүд үлээж авах гэж байна. Баясайхан хувьд 15% chance байгаа гэдгсэн. Тэгэхээр Boston Celtics яаж тоглох гэж байна? Харин одоо зөв өнөөдрийн тоглолт эхний тоглолт өнөөдрийн тоглолт яах юм бол яг шидэлтийн 3 шидэлтийн угаасаа л ингээд өнөөдөр 40 шидэд 10 гээд. Будагтай талбаараа дайрахаар ашигтай болж байна. Гэтэ Никсийн нэг аюул нь будагтай талбаараа дайрчаад байгаа чинь туссан хамгаалт хэр багтаа очихгүй байгаа шүү дээ. Нэгээс нэг хамгаалт. Өөс ийм нэг ийм хамгаалч яхэр хамгаалт хүмүүс цуглуулсан болохоор нэг аюул байгаа. Тэр чинь будагтай талбаараа дайраад байдаг оноо аваад байдаг. 1000 оноо авсан чинь тэндээс хүн туслахгүй бол тийшээ паасаа задлж чадахгүй болж байгаа шүү дээ. Тэгээ 3 шидлүүд нь дандаа тийм контест нөр хүнтэй өсөрсөн тэгээ сул шидлүүд их хоор ирж байна. Тэгэхээр энэ ингээд ирээд Бостны сул тал руу гарч. Тэгэхээр нэг бүсэн зүгээр дайрал дуусгах хэрэгтэй баг. Тэгэж одоо тоглолт тэр чигээрээ бүтэн үйлрэл хийсэн өнгөрсөн жил лигээ авраг авцсан. Тэрийг өөрчлөөгүй бүтэн үйлрэл хийсэн тоглолтыг гинт өөрчлөлтөг ч юм уу. Дайраад гэдэг нь яг 3 хоногийн шидэлтийг хийсэн. 3 шидлтийнхаа зүгээр юуг орлогыг баг зэрэг багс хэрэгтэй. Одоо тэгээд 2 тоглолтод болж байгаа зүйл нэгээр оролтуудыг хийхээр за мэдээж тодорхой хэмжээд хамгаалтанд бас хөвмдөг ч юм уу хүн рефлексээр өмдөг ч юм уу тийм тохиолдлууд гарна. Үнэхээр сулууд авч хийгээл шүү дээ. Тэгээ нэг хүн үсрээд эйгүү байх юм бол задлах ч юм уу дараагийн хөлбөл бол ингэж л тоглохгүй л зүгээр Tatum нөө Brown нөө хин нөө заслаа игээд заслаа аваад залжаал 3 шидэд байвал хизээж чойгуул харагдаж байна. Нөгөө талаараа Нью-Йорк Никсийн матч нь аягүй гоё таарсан магадгүй. Бүгдээрээ сайн хамгаалдаг. Тэгснээр 3 шидэлтийг энэ зүгээр суул шидүүлэхгүй бай. Хамгаалтан дээр туслахгүй бай. Тэгээд дайраад өөдөөс оноо хийвэл тэгээд аав гэж. Яг зөв Celtics-ийн бас нэг гайхаад юм.
Мичл Робинсон олох гэж хөө оролдоод штэ. Тэгээ Мичл Робинсон олдлоод амжилттай болгож байгаа товтлогоо харагдахгүй. Хажуугаар дайрыг гэсэн олох. Заавал ингэж залж байгаа шидчихгээ. Тэгээ заавал Мичл Робинсныг бас юм юунд гаргаж ирээд байгаа. Олд гарч ирэнгүүт нөгөө дөрөв нэг юм зооны хамгаалч ингээ хомжоогон хомоо зогсож байгаа байхгүй. Тэгэхээр ингээд нэг юм мэдхгүй. Түрүүн Баясаахан хэлсэн үзүүлэлт байгаа шиг юм тийм ээ. Сурал эсрэг багийн талбайд 2 ажил авч эхлүүлсэн тохиолдолд 35 гэсэн амжилттай. Одоо Баясаахан 85% нь. Тий. 2 жил авсан багийн ялдаг баг. Бост өөрөө 17 онд Азия Томс ягаа. Тэг их чинь Тийм ээ. болцсон. Тэг 2 тоглож Чикаго очсон шүү дээ. Тэгсэн чинь очиод тэгээд 2 очиод эргэж ирж 2 очиод 4 дараалал очсон. Өмнөх 5 тохиолдлын нь Бас шүү дээ. суугийн тохиолдлууд шүү тийм ээ. Талбай дээр 2 хожигдуулж эхлэх угаасаа хамраг болох л та тийм. Тийм шүү дээ. Нэг хожигдуулж эхлэхэд л хамраг. Тэг хүлээлт шал өөр байсан. Тэгээд бас энэ зурлуудыг ярих юм бол одоо андердог гэсэн бүх багууд нь хожиж эхэлснээрээ бас түүхэн. Түүнд анхны тохиолдол. түүхэд анхны тохиолдол байгаа тийм ээ. Аль дээр анхных болцсон байсан ч тэр нь бүр ингээд дахиад дараа ахиж баг өвтгдөхээр болоод эхний 6 тоглолтод зочин багууд очсон. Тийм Тэгээ өвгөөсөө нэг юм сая өнөдөр очиж зогсоолоо шүү дээ тийм. Тэгэхгүй бол бүр утгаа алдаад явчихлаа шүү. Тэгээ яг Джейсон Тейтумыг би болохоор зүгээр юу агаасаа л гэж бодсон. Илүү алдаа аваад нэг ядаж нэг 10-аас дээш фри троугийн оролдохтой болгоод нэг тэгж тоглолтод өөрийгөө оруулж ирээсэй гэж одоо хүсэж байна. Яг үнэн гэлэхэд Ануноби ч бай, Хаарт ч бай, Бриджес ч бай Тейтумээс гуруулаа намхан бохгүй. Тийм. Тийм шүү дээ. Тэгээ уур чадвар өөрөө ямар уур чадвар өөрөө ямар хүндлээ. Тэгээ энэ үр царай болж байгаа тоглогч юм чинь. Нэг одоо жоохон тэднийг алдааны асуудалд оруулаад өөрөө чөлөө шидэлтэй жоохон цаг гүйлэхгүй өөртөө амраар оноо моно аваад нэг ингээд төвшөө агсан тоглолт үзүүлээсэй л гэж бодод шүү. Бостон бүтэн багаараа 15 орж шидсэн байгаа байхгүй. Нэг энийг дангаараа Джейсон Тейтум шидэх боломжтой байхгүй. Орой болгоо. ер нь шийдэх ёстой. Орой болгоо. Болчиход байна тийм Тургуулна. За тэгээд Джейсон Тейтумын хувьд гэвэл Madison Square Garden-д бага хожилд хүргэж л одоо энэ эхний 2 тоглолтын одоо цоллуулаад байгаа энэ яригдаад байгаа зүйлээс л бултрах боломж гарч байна. Гарданд ожигч юм бол Tatum fake mamba гэдэг ба шүү дээ. Бараг Garden тэгж ойрлох ба. Тэ? Нью-Йоркийн фэнүүд Tatum дээр амар ойрлох байх гэж би зөв бодож байна. Тэг шүү дээ. Одоо бол хэцүү байлах. Никсийн фэнэс ч амар юм билээ шүү дээ. Нүтлэн бүр үнэхээр айсан. Үнэхээр амар. Коби юу гэдэг ихний 3 тоглолт нь болохгүйсэн ч хамаагүй үргэлжлүүлэн довтлосоор байгаа ямар нэг арга нэг оноогоор ч юм уу хамаагүй илүү гараад хожих тийм ирмэлцэлтэй доо. Тийм нэг хичээл зүтгэлтэй хоршоор тиймийг л жоохон хард олж харахгүй нэг одоогийн байдлаар тийм. За ойлголоо. Тэгээд Босс Celtics бол Нью-Йорк Knicks багийн 3 цогт Madison Square Garden-д туудахгүйс 2 хоногийн дараа юм болчих гэж бодож байна. Тэгээд энэ төрөйд NBA Talk-ийн маань 2 дугаар хэсэг өндөрлж байна. Хэсэг хугацаанд иргэд болцгоо. Иргэд автомобиль үзэгчдээ NBA Talk-ийн 33 дугаар та бүхэндээ хүрж байна. NBA Talk-ийн ерөнхий мэдгчээр PC Mall та бүх төрлийн цахилгаан барааг урьдчилгаа төлөвлөгөөгөө лизингээр худалдаах боломжтой. Мөн NBA Talk-ийн ерөнхий мэдгчээр илүү тэмүүл Pepsi ажиллаж байгааг дуулахад таатай байна. За хэдүүлээ ингээд нэгэн бас шагналын эзнэр 3 дугаар хэсгийг эхлүүлэе гэж бодож байна. Энэ бол мэдээж тухайн оны шилдэг тасгалжуулагч шагналыг Kenny Atkinson тасгалжуулагч хүртсэн байна. За шагналыг хүртэх ёстой тасгалжуулагч мөн байсан баг гэж би бодож байна. За өрсөлдөөн бас ширүүн байсан байж болох бах тийм ээ. Тийм ширүүн байсан. Одоо Имэ Одоко тасгалжуулагч яригдж болж штэ. Тийм штэ. Ер нь дөрөв тасгалжуулагч яригдахаар байсан тийм. OKC, Houston, Cavs, Detroit Pistons. За тэгээ ялчгүй Тайрон Лүч яригдвал яригдчих болно тийм. өдрлийн дундуур Cavs-ийн хийсэн тэр дараалсан хожлууд тий. Тэр зүйлүүд за мэдээж Cleveland Cavaliers багийг удирдах эхлэхэд ийм амжилттай байна гэж магадгүй төсөөлөл юм баг байсан баг гэж бодож байна. Тэгэхээр маш сайн удирдах хөө багийг за тэгэл багийн тоглогчдын Meotin менежмент гэл ер нь олон талаас нь харах юм бол маш амжилттай удирдах удирдлыг дуусгасан коуч Kenny Atkinson шилдэг тусалж боллоо. Яг багийн лидер нь өөрөө нөгөө MVP-ийн ярианд орж ирж чадахгүй байгаадсан. Тэгснээ энэ баг лигийг амжилтаараа тэргүүлээд байсан.
тэгэхээр тасгалжуулагчтай харахгүй холбоотой. Core бүрэлдэхүүнийг өөрчлөхгүйгээр тасгалжуулагч солигдоод амжилтанд оронгоор нэргүүлсэн учраас Garrett гэсэн энэ бол авах зүйтэй л байсан болов уу гэж байна. За тэгвэл үргэлжлүүлээд Pacers харууллаа. Тэгээд цуврал бол дуусгаад бол хол байна. хэдий талбайд ноцсон ч гэсэн тийм ээ. Тэгээд яг Garland-ыг байхгүй болохоор нэг зүйл ажиллагдж байгаа нэг Mitchell-ийг хитрхийх довтлохоонд ачааллыг нөөрүүлээд ингээд хоёр ажиллаа. Тэгэхээр би Mitchell ямар нэгэн буруу хөхгүй байгаа. Яг л Mitchell бол сайн тоглож байна. Яг багт хэрэгтэй. Одоо Garland-ийн орон зайг өөрөө нөхөж байна. Ингээд сайн тоглож байна. Тэгээд заримдаа хангалтгүй байж бас болно шүү дээ, тий. Тиймэрхүү дүү зураг ер нь ажиллагдаж байна. Одоо тэгэл түүхийн эсрэг л явах шаардлагатай болж байна. Одоо ингээд сүүлийн 2 Aaron Nesmith-ийн нэмж тоглолт. Тэгээ Tyrese Halliburton баазардаг авдаг самбар 2 дээр хашлтын байрлалд нэг талд нь 60-70 нөгөө талд нь Mitchell зогсож байгаа. Ийм хоёр зогсож. Яагаад тэгээ дөрөв ядарсан багийн лидер тэр доор заавал тэтэртэй алзууч бас өсрүүлээд байгаа. Нэгэнд нь тиймдээ ч өөрөө Aaron Nesmith-ийн балкад нь болоод тэр дууссан. Дараагийнх нь Mitchell тэнд яг зогсож байгаа. Dean Wade авцсан. Яагаад тэр солилцоо хийж надад Dean Wade-ыг оруулахгүйгээр Sam Merrill-ийг оруулж ирээд Ty Jerome, Sam Merrill, Mitchell Бүрэл жижиг Max Strus 60-70 гэдэг тавыг байлгаад байсныг за яг би нөгөө чөлөө шидэлтэн дээр шиддэг хүмүүсээ оруулж ирж гэнэ гэж бодсон. Тэгээд бас 100 давхад залах хүн оруулж ирж гэнэ гэж бодсон. Гэтэ тэр чинь Ty Jerome байхад хангалттай санагдаад байгаа байхгүй надаа. Sam Merrill-ээр яг яах гэж байгаа. За эсвэл Max Strus-ийг ядаж эсвэл аваад заавал Dean Wade байж тэр Mitchell-ийн орон зогсож исэн бол хамгаал арай чанга. тэр Nesmith дээрээс нь тохооч уу гүүч үү бас нэг Тэр тоглолтын дээр чи Mitchell доор Nesmith амт 3 шугам явдсан. Зүгээр Араас нөсөрч. нөгөө төрүүлж орсон чи араас нь бүр гарын чангаад тэгээд араас нь дагаж хүсрээд тэгэл тохолцсон шүү дээ тэр нь. Mitchell тэр доор бокс аут нэрдсэн. Зүгээр сүүлийн солилцоо тэрэн дээр бол яг санал нийл. Гэтэ хоёр бөмбөг ороод орчих юм бол солилцоо ич болно шүү дээ. Альбертын арай төрүүлээд жижиг хүмүүс оруулсан. Тэрэн дээр бол тасгалжуулагчийн буруу шийдвэр байсан гэдэгт бас санал нийлж байна. Энэ цуврал яг сая Анар бас хэлж штэ. Гол 3 тоглогч байхгүйгээр ойрхон тоглож байгаа нүүдийн Cleveland Cavaliers-ийн чанарыг л харуулж байна л да. Бид нэр өвлөлийн дундуур ирсэн. Хантрыг авчлаа. Энэ баг аврагын цувралч өөрсөлд орж магадгүй шүү гэдэг яриагаад тэгэхээр солилцоо гэж. тэрөө зөв гимт хүртэл байхгүй бол Cavaliers илүү баг нь бол ойлгомжтой. Яг энэ бүрэлдэхүүн энэ чигээр ингээд Garland тоглохгүй бол Cavaliers гэртээ ярих нь бол ойлгомжтой л болчихлоо гэж байна. Илүү Mobley-хээс илүү Garland бүр илүү хэрэгтэй. Одоо бол Garland яагаад гэх юм бэ тэр юу гэхээр Indiana Pacers-ийн чинь тэр уртлын хід нэг юм ядаргаатай гарууд байгаа хамгаалдаг. Nembhard McConnell хоёр тий. Nembhard Атлетик чанар McConnell сайтай тийм. Матурн Halliburton ч маш сайн тасалдаг шүү дээ. Яг импресс хов хамгаалттай нэг эсрэг нэг ингэж хамгаалахтай биш. Зон бүтэн талбайд ингэ пресс туссан хамгаалт тэрэн дээр чинь хиний тэр Halliburton ингэж бөмбөг дамжуулалтын замыг уншиж бөмбөг таслах чадвар маш өндөр. Дээрээс нь Halliburton хамгаалах хүн алга Halliburton-ыг. Энэ хоёр тоглолт хийлээ нэг л удаа бөмбөг алдсан. Тий. Эхний тоглолт нэг л бөмбөг, саяны тоглолтод бөмбөг алдаагүй. Алдаагүй. Тэгэхээр Индианагийн тоглолт бас юу юм бэл ингээл бүх юм Halliburton-с хамааралтай биш. Halliburton ч өөрөө бөмбөггүй тоглолт чинь тэнгууд юу энэ дөр Nembhard гэдэг тоглогч чинь холбогч давхар хийгээд. Тий. Тэгэхээр тоглолт 8 тий. Өөрөө зон яг Halliburton-д ачааллыг хуваагаад байдаг. Тэгээ McConnell бол бас нэг бөмбөгөө алддаггүй төрлийн холбогч шүү дээ угаасаа ингээд нэг хийгүү шалзаасаар угаал гараад ирдэг шүү дээ ямар ч ихсэн хамгаалтаас. Тэгээ хамгаалт нэр бүхнээд ачилдаг. Тийм болохоор юм холбогчийн байрал дээр Garland байхгүй болохоор яхаарахгүй тэр байрал дээр илүүрхээлээ. Тэгээ Mobley бол энэ багийн оны шилдэг хамгаалан тоглогч тийм үстэй. Энэ үлрэлдээ амжилтын яг гол тоглолтод төвшөө ахиулсан хүн гэдэг. Mobley байхгүй бол бас болохгүй. Тэгээ магадгүй баг Hunter-ыг гараа руу гаргаад Halliburton-ыг хамгаалуулж үздэг юм уу дараагийн тоглолтод. Дараагийн тоглолтоос бол Hunter Mobley-ээр одоо тоглох байл гэдэг. Тоглохгүй бол магадгүй Garland ч гэсэн ороод ирчих байх гэж бодож байгаа. Одоо бүгд хүчээр орж ирэх байх л гэж байна. За бүгд хэрвээ зүгээр байгаад ороод ирвэл Cleveland-ыг би эргэж ирэх байх гэдэгт бол гордлого найдлага бол байна. Эргэж ирэхгүй бол нэрэл туссан баг. За тэгээ Индианагийн талбай бас нэлээд бас чанга талбай шүү дээ. Тэгээд тэр сүүлийн 2 минутанд л 1 минутанд 8 оноо барьдаг гэдэг тий. 1 минут. Сүүлийн 1 минутын дотор 7 оноо тий 7 бод түүнээс дээш оноо. 3 тохиолдол барьсан гэсэн 3 л Индиана Pacers. Нэг нь бүр Reggie-ийн choke хийдэг. Тэр тоглолт нэг эсрэг тий. Нөгөөх нь 8 секундэд 7 он. Тий. Нөгөөх нь болохоор
Milwaukee Bucks Сая энэ жил ингээ 2 удаа олчлоо тий. Тэгээд 3 тэгээд 1000 бараг хит гэсэн тохиолдол байгаа. Тэгээд гурван Indiana Pacers хийсэн байна. 1100 хэдэд 3 тохиолдол гуруула Индианагийн. Сүүлийн хоёр нь энэ үйлрэл болж байна. Milwaukee-гийн эсрэг, Cleveland Cavaliers-ийн эсрэг те. Зөвхөн плей-оффт те. Тэгээд бараг ерөөхдөө Halliburton шахуу хийгээд байна шүү дээ энийг. Тийм. За тэгвэл хэдүүлээ хамтдаа сүүлийн цувралын талаар ярилцъя. За тэгвэл одоо хаг хийсэн энэ мэдээгээ сонсоод Хэлэх үг баг. хэлэх үг байхгүй. Биний хуудасаар юу ч яриаггүй гэдэг. Өө тэр хамгаалтыг харснаа унтчих шүү дээ. Бари хийл. Бари хийл. Онцлохгүй болохгүй. Alfred гэдэг байгаа шүү дээ. За тоглолтын онцлог тоглогчоор мэдээж за Draymond Green 18 оноо, 8 самбар 6 ассист. Бари хийл 24 оноо, 3-5 удаа оруулсан. 8 удаа самбараас мөнгө авсан. За Jimmy Butler өөрийнхөө тоглолтыг зүүлсэн байна. За нөгөө талд бол Anthony Edwards хэдийн 23 оноо авсан ч гэсэндээ 22 тоглохын оролдлого. 23 оноо авсан. За Nasri 19. Julius Randle 18 оноо. Уснаар эхний тоглолтод Golden State Warriors баг Minnesota Timberwolves багийн талбайгаас хоёул авч чадлаа. Тэглээ. Julius Randle торгуул 10-аас 10 өгсөн. Gobert хүн шахаж байгаа шууд дээшээ тогтож байгаа. Энэ сурал хэрвээ Curry байхгүй нэг сурал ингээд Дуусаа. Шийдсэн үү? Minnesota-гийн талд. энэ үйлдвэрлэлийн сүүлийн ажил байсан болов уу чарч. Дуусаа л гэж бодсон. Тэр Steph Curry хожжоор гарч ерөөс яагаад чадахгүй л. Steph-тэйгэр ч ер нь хамгаа угаасан Minnesota-г өгсөн байсан л да. Дэлхийн нийтээр л тэгэж өгсөн байна л да. Тэ одоо Steph underdog болохоор. Харин тий одоо тэр Steph байхгүй болохоор. Тэгээ яг уу Stephen Curry бол 7 хоног Одоо Steph байхгүй бол нэр ингэсэд хин Gary Payton хүртэл шийдүүлж байгаа шүү дээ. Minnesota. Тэгээ одоо Steph байхгүй тэгээд ингээд маргааш өглөө Golden State Warriors болон Minnesota Timberwolves багийн 2 дахь тоглолт. Minnesota-гийн талбай дээр Stephen Curry-г үргэлжлэх нь тэнд Golden State Warriors болон Steve Kerr суулжуулагч бас ямар юм бэлдэж гарч ирэх нөө. Ямар байдлаар тоглолтыг хийх нөө гэдэг бас сонирхолтой байх болов уу гэж бодож байна. За үргэлжлүүлээд хэдэл Premier Sports Network сувгаар тоглолтын хуваарьудаа харцгаая. За баасан гаргүй маргааш өглөө 8:30-аас Golden State Warriors болон Minnesota Timberwolves багийн 2 дахь тоглолт. За Бэм хоёрт Cavs болон Indiana Pacers, OKC Denver гэсэн багийн тоглолтын 3 дахь тоглолтуудыг үзээ. За Бэм хоёрт мөн Minnesota Timberwolves болон Golden State Warriors багийн 3 дахь тоглолт гээд. Ингээ ер нь өдөр болгон тоглолтууд маань Premier Sports Network-оор та бүхэндээ шууд дамжуулан хүрэх байгаа. Тэгээд энэ 7 өнөөс эхлээ NBA Talk-ийн маань нэг 4 дахь өдөр явж исэн хуваар маань одоо буцаад нэг дахь өдрөө та бүхэндээ хүрдэг болно. Тэгэхээр 7 хоногт нэг удаа уулж ахаар болох нэ. За тэгээд энэ түрээд NBA Talk-ийн 33 дахь дугаар маань энэ түрээд өндөрлж байна. Бидэнтэй хамт байсан үзэгч та бүхэндээ бүгдээрэнд нь маш их баярлалаа. Дараагийн дугаар хүртэл баярлалаа.